За үе үедэл хүмүүн төрөлтөн нийгэхээр нийгмээ бүтээх үү, нийгмээрээ гайтах уу гэдгээ аль ч тохиолдолд хүмүүн төрөлтөн нийгэмдээ өөрөөс илүү мэдлэлтэн, өөрөөс илүү хүчтэн, өөрсдийг нь хаацайлж нөмөрлөх, өөрсдийнх нь өмнөөс үйлдэгч нэгэн бүлийг үеийн үедэл нэг бол өргөж, нэг бол сонгож ирсэн. Өргөж сонгох хоёр бол ялгаатай. Өргөгдөн гэдэг нь өөрийнхөө үйлдэлээр өрөөл нэгэнд хүлээн зөвшөөрөгдөж аргагүй оройлсныг нь өргөгдөн гинэ. Харин бидний өмнөөс энэ орон зайд нь энэ хохирлыг манаатхан, энэ хонжоог хайгаатхан гэх сэтлэр өрөөл нэгэн чадамжтны эхлэл болсон хөг агссан тэр үүлийнхаа өөрийнхөө удмын энэ амь насныхаа зориг хэмээн сэтгсэн нэгнийг олж тохоохыг сонгох гээд байна. Өвгөд бидний ажиж байгаагаар та замбын энэ нартын үрсүүд нь энэ удаадаа мөн л мэдэл зорж байгаа. Мөнт бодлого гэчийг нь бодлого гэхээсээ илүү зорилгыг хэлбэржүүлэх, засаглах, дэг, жайгийг үүтгэгч орон зайг дүүргэх хэдэн ёдор үрсүүдийг л сонгох гээд ядаад байгаа бололтой. Үүнийхэн төлөө үрсүүд нь өөрсдийнхөө өвөрлөө жилцээд л өөрсдийнхөө алдааг нь гайхаад л өөрөө ялгаагүй хар байж өрөөл нэгний харыг гайхацгаагаад байгаа харагдаад байна зайлуул та. За тэгвэл өвгөд бид хий бийтэн хийсгэлэн дүртэн боловч энхэн зам нартынхын хөх толботныхын заяаг нь бат байлгах гэж хөх толботон энэ Монголын мөнхөд бат оршоохын төлөөх үйлтэн учраас л багханч болов яншаа үгээр багханч болов хачир үгээр дэм гэхүү эсвэл харах нэмэр өнцөг гэхүү болохын тулд энэ удаа ингээ чалчаа цууна. Хэрвээ өвгөд бид замбын үрс таанрын оронд мэдлийн орон зайд горилогчд мэдлийн орон зай руу зорж байгаа үрсийг сонгох байсан бол юуг анзаарах вэ гэвэл эхний ээлжинд ямар зорилгыг өвөртөж байгааг нь ажна. Та ёдруудын хувьд нам гэж бүлгүүдийн хувьд нь харахад мөрийн хөтөлбөр гэдэл хуццгааж байлээ. Гэхдээ мөрийн хөтөлбөр гэж олон сайхан үгсийн эвлүүлэг болгож үүнийг хэрэгжүүлсэн эс хэрэгжүүлснээс үл хамааран хэрэгжүүлсэн эс хэрэгжүүлснийг нь эргэж хянаж нэгтлэхгүйгээр л дахинтай дураар чилдсэн сайхан үгсийн хэлхээ холбоонд нь хууртаад байгаа харагддаг. Өвгөд бид яах байсан бэ гэвэл тухайн зорилгот нь тухайн зорилгоо хэрэгжүүлэх чадамжтай үгийг нь хэрэгжүүлэх нөөц бололцоо өөрсдийн чадамж байгаа гэдгийг нь заавал харна. За удаахт нь энэ зорилгынхон төлөө хэдий хэмжээний хохирлыг твцсэн бэ гэдгийг нь харна. Энэ нь бол сайхнаар хэлбэл мөр саараар бол даасан хохирол юм а. Юу вэ гэвэл жишг нь юу гэдэг юм. Урсгал усыг манахын төлөө өөрийн амнаас бусад амьдралынхаа хэдэн жилийг өөрийн тухт орон зайн ямар хэсгийг өөрийн тухлах хэвтрийн аль хэсгийг зөлсөн гэгээр нь харж тэр хүмүүний энэ үүлэндээ энэ зорилгодоо үнэн эсхийг нь дэнсэлнэ. Хэрвээ золиослсон хугацаа нь багадаа 5 хавар байж зорьсон үүлэндээ үнэн чинь нотлогдсон байх аваас тэр хүмүүсийг эргэлзэлгүйгээр бид сонгох байсан. Мэдлийн орон зай руу чулуудаж 5 хаврын туулал дээр үндэслэж та үрсийн өмнөөс тухайн үүлэндээ тухайн урсгал усыг манах үүлэндээ жишг нь
Түүний төлөөх бодлогыг түүний төлөөх туулсаар зохиож барна гэж бид үзэх байсан. Ингэж үзсний үндсэн дээр тэр ёдрыг нь мэдлийн орон зай руу түлхэж үлгэх байсан. Мөнтэй ямар нөөц бололцоотойг нь хэлсэн, ямар зорилготойг нь хэлж эхлэв. Мөнтэй хамгийн гол нь сонголт хийхдээ та ёд руу юу харах вэ гэхээр энэ замбын та өрсүүдийн хідэн сонголтыг нь сонгуул гэчийг нь ажиж байхад сонгож байгаа ёдууд нь ердөө ирэмбийн зөрүүгээр буюу эхний ээлжинд эднийг сонгуул үр надад ёдор надад юу наалтах вэ гэж л хараад байна. Гэтэл өвгөд бид юуг ирэмбийн ихэн тавих вэ гэвэл буу бүхний эхлэл энэ их байгальд нь ямар хохиролтой, ямар хонжоотой шийдвэрийн төлөө, ямар хохирол хонжоотой зорилгын төлөө зүтгэж байна гэдгийг нь ирэмбийн ихэнд тавина. Үүнийг та өрсүүд нь сонгож байгаа өдөртөө дадал болгоогүй учраас л ердөө нэг хоосон хідэн амлалтанд нь хуурсан хідэн үгэнд нь өгсөн багхан зоосоор нь гулгаад л өнөө маргааштай хууртагдаад байна ёдруудаа. Гэтэл үүний оронд энэ та ёдруудыг хуурж байгаа идүүд, та ёдруудыг хуурж байгаа зоос, та ёдруудыг хуурж байгаа тухыг бүрдүүлж үүтгэж байгаа их байгалыгаа хэдий хонжоотой байж, хэдий хохиролтой байгааг нь хэмжих эхэнд нь тавьбал та ёдруудыг мэдлэлтнийг сонгох мэдлэлтнээ хатта та ёдруудын өмнөөс энэ их байгалыг болоод энэ улсыг чинь манах хамгаалах та өрсүүдийн өмнөөс нийтийн хонжоог хайж түүнийг дэм болгож татаас болгож хувааж барах үлсүүдийг л уг нь сонгох ёстой юм. Та өрсүүд л эрх мэдлэлтэн гэж хоосон өргөж тэд мэдлэлт шунаж байгаа ёдрууд нь ч гэсэн хууртан шунснараа л алдаад байгаа юм. Өвгөд бид хэд ингэж харж байгаа учраас сонгохдоо бас л нэг хэн нэг л үйлдэх ёстой үйлэнд л зорж байгаа зорилготойгоо ч үдээ уугна. Гэтэл үүнийг л мэдлэлтэн гэж өргөөд л өнөө мэдлэлд очиж байна гэж өөрсдөө эндүүрэгчтэнд дуурдын мэдлэр төрий барьж энэ их байгальд энэ нийгэмд энэ улсад энэ үндэстэнд хохирол учруулад байгаагаа учруулсан хохирлоо залруулахын тулд нэгэн насных нь амьдрал биш нэгэн удмаараа ялан унаж байгаа нөхөн төлбөрт ацаглуулж байгаа хуу байгаад л гол учиг байна ёдрууд нь. Мэдл зорж байгаанууд нь үүнийг ухахгүй. Мэдлэлтнийг сонгож байгаа нь хэн нэгэн үйлдэхэл ёстой юм. Энүүгээр үйлдүүлчих юм гэх сэтлийг өмнөө барихгүй. Харин энэ өнөөдөр намайг ингэж тэтгээд байна. Ингэж тэтгэж байгаа учраас өмнө нь ингэж тэтгэсэн учраас гэж хоосон аманд хуурсан зоосонд нь гиндээд гэх үү, хууртаад гэх үү, эсвэл мэдэж байгаа хэрнээ хамсаатан болоод гэх үү ёдрууд нь энэ улс Монголоо хохироогоод байна хуухануудаа. Тиймээс ердөө л хамгийн эхлээд сонгохдоо та ёдрууд нь ямар зүйлсэд их нутагт ч нь үү, энэ улсад ч нь үү, энэ нийгэмд ч нь үү, энэ бүлд ч нь үү, үгүй ядахна хамгийн багтаа миний удамд гэж нэгэн бүлээр нь гарч л ямар хохирол учруулах шийдвэрийг зорилго руу эд зүтгээд байна, ямар хонжоог бидэнд өгөх зорилгыг хүсээд байна гэдгээр нь дэслэх ёстой юм. Надад гэж ердөөн бодож болохгүй. Мэдлэлтэн гэх буюу хэн нэгэн
Үйлдэх орон зай руу зорж байгаа тэр хэн нэгнийг сонгохдоо ирэмбэн заавал дадсан өдийг болтол харсан өнцгөөсөө өөрчлөөсөө гэж бид хүсэж байна. Тэгэмгүй бол надад ямар ашигтай, миний голомтонд ямар хонжоотой гэдгээр л бодсноороо ёдрууд нь өдий хохирчхоод нийтээрээ хохирчхоод байгаа нэгний үүдгсэн нэгэн бүлийн үүдгсэн нэг ничгээтгэн хэсгийн үүдгсэн хохирлыг нийтээрээ үүрээд байгаагаа одоо ухаж барахгүй бол ёстой хогчин гинтэн ёдруудыг нийтээрээ гимтэн болчихсон нийтээрээ хамсаатан болчихсон манах ёстой чандлах ёстой гурав болсон уух ус нь бохирдсон амьсгал гагаар нь булан гэрдсэн гიშгэх хөрцсөн хорцсон байхад та ёдрууд нь өнөө замбын өчүүхэн зоосоор яах юм үрс чинь үлдэх энэ замбыг үрс чинь үлдэх энэ орон зайг үрс чинь тонгожих энэ байгалыг хохирох мэдлэлтнийг хохирох хонжоотныг хохирох шуналтныг сонгочхоор үлийгээ хийж та нар үхэхийн цагт сэтгэл амар байх юм үүнийг бодоцгоо ёдруудаа удаахт нь хэллээ шүү дээ ямар мөртөө юм өдийг болтол үйлдэж байгаа үүлийнхээ төлөө ядахна 5 хавар тууштай алд дээрээ ахуй дээрээ амьдрал дээрээ өөрийн голомтон дээрээ ирсэн хохирлыг төвчээ даагаад зүтгэсэн бэ гэдгийг нь ажиж тэнсэлвэл та өрсүүд нь үрс таанарт хосмын нөгөөд өөрсдөө ихэнх дийлэх өгөөжийг авдаг нэг бус харин өдийг болтол зорьсон үүлэндээ үнэнч нэг сонгох магадлал нь 13-наас 9 болж нэмэгдэнэ ёдруудаа. За тэгээ та ёдруудыг ажаад байхад ивэдээ хөөрхий. Нэгнийх нь цуурайтуулж цээжний пангаар гүтгсэнийг цээжний пангаар гүрдсэнийг үнэн гэж олон хүмүүс дуулахын хэр дээр олон хүмүүс өндөр хашгичгийн хэрээр л үнэн гэж сэтгэдэг ядуу бодолтнууд болж тэ зайлуул та. Ядахна хэлж байгаа үгнийх нь уялдаа холбоо ядахна гүтгэж гүрдэж байгаа учгийг нь харилцан уялдааг нь харцгаж чадахгүй бол ивэдэн зайлуул нийтийн хохирлоо тэгээд үргэлжлүүлэн үүрээд байхаас яах вэ зайлуул та. Гэтэл зорж байгаа үлийнхэн төлөө ямар хохирлыг үүрээд төвчээд зүтгээд байна вэ гэдгийг нь ажихгүйгээр зургуур бурсны аманд итгээд байвал өгсөн хойшоо заяа чин тэртээ гэхээс өөр хэлэх үг алгадаа. Хэдий та өрсүүдийн энэ нийгмээ бүрдүүлж байгаа энэ төрөө дэглэх гэж байгаа мэдлэлтнүүдийг сонгох гэж байгаа гэж ухвар мөчөд охор харагдах боловч үнэндээ удам угсаа болгоно нь сонгосон сонголтоор өөр дээрээ болоод өөрийн удамдаа хишиг дуутах уу хохирол татах уу өнөөдрийн хуурцсан зоосоор удамдаа ял наах уу эсвэл өөрсдийн их нутгаа энэ улсаан гих бодлыг ирэмбийн өмнө тавьж байж ирэмбийн ихэн тавьснараа удамдаа хишиг дуутах уу гэдгийг л сонгох тийм л мөчийн өмнө ирээд байгаа болтол харагдах юм. Бидний үед нь яах вэ? Бүл бүлээр нь шигшсэн чадамжтан
Бүл бүлээр нь шигсэн зоригтон тэр зорилгын төлөө говьшгүй гэдэг нь нотлогдсон нэг л өрсөлдүүлж тэр дундаас нь илүү бодолтон, илүү алсын хараатан, илүү ирэмбийн ихэнд муу бүхний эхлэлэн тавьдаг, ирэмбийн ихэнд байж болох хохирлыг хамгийн бага дээр нь болгодог тийм нэг л сонгож ирсэн. Та үрсийн энэ зам нарт дээр бол иргэн гэгдсэн болгоно л санаан зоргоо тухайн мөчийн хөгөөр эсвэл хараанд чинь ариун өртсөн нэгнийг ичнээ танил аятай сэтгэж эсвэл сонорчин ариун янссан нэгнийг мэддэг мэт санаж л сонгоод байгаа нь алдаа юм а. Нэг л зориг баймаар. Энэ монголчин Мөнхөд бат оршихын төлөөх л энэ Монголыг чинь Мөнхөд бат оршихыг нь уулын оргил гэж сэтгэвэл түүнлүү мацаж байгаа нь хэдэн талаас нь мацах хөгтөнгүүд л байгаа. Хэрвзээ хэдий хөг нь өөр боловч зориг нь нэг бол хэдий өөр бүлээс та өрсийнхаар өөр намаас сонгогдлоо гэхэд нэгэн зорилгын дор нэгдэж бардгал юм а. Гэтэл та ядрууд нь нэг бүлийг л сонгохгүй бол бусадтай хагаралдна тэрсэлтнэ л гэж охор бодцоогоод байх юм зайлуул да. Гэтэл үнэн дээр энэ улс Монголоо Мөнхөд бат оршиж энэ буу бүхний эхлэл их байглаа манаж байгаагаар нь өөрсдийн өрсөө тэдний өрсөд гэдэл өвлүүлэх хэмжээний сэтэлтэн л байх юм бол энэ зорилгын дор ямар ч бурхан нь байтугай чөтгөр нь нэгдэж болдог юм ядрууд. Харин хоногийн зууртын хэдэн хаврын хонжоо хайгсад бол өвгөл бидний хэлсэн энэ 2-3 дэнсэнд бол хэдийнэ бүдрэх ёстой юм. Уг нь мөнтөө ажаад байхад та өрсүүд нь мэдлэлтэн буюу гүйцэтгэгч нэгнийг сонгохдоо ердөө нэг сонгосон болоод л хайчхаад байна. Гэтэл хамгийн гол нь тэр сонгосон би энэ хүмүүнийг өөрийнхөө өмнөөс энэ нийгмийг нийхэм болгоодох, энэ улсыг өгөөжтөн болгоодох, энэ их байгалыг цэвэр устай, цэнгэг агаартай, эрүүл хөстэй болгоодох гэж томиллоо гэх энэ сонголтондоо эзэн байх ёстой юм гол нь. Нэг сонгосон болоод л хайчхаар сонгосныхаа ард дээр би үүнийг сонгоцоход байхад яагаад энэ гэдгийг эргэж харж нэгтэлж өөрсдийн сонголтоо өмгөөлж хамгаалах сэтэл байх ёстой юм уг нь. Тэгээд зарим өрсийг нь харахаар тэнгэр заяат гэж хоосон хинхтгэн дэлтээд л харагддаг юм. Яг хийж үйлдэх болохоор тухайн мөчийн хөгөөрөө урдчил тооцолж хохирол өгөөжөө тооцоогүй хэрнээ тухайн үеийн илүү сонссон нэрийг илүү харсан дүрсийг л царайг л сонгоод байх юм. Гэтэл зарим өрсүүд нь болохоор чухмал хазгаа тэнгэртэн харь өрсүүд нь хөх Монголыг минь өргөж хөрсдөд мандуулнаа гэж л хууртагдсан бодлоор хөглөгдөж хоосон этгээд л сонгож байгаа харагдах юм зайлуул да. Үе л улс үндэстэн болгон хэрхэн яаж нөгөөгөөс давуу болж хэрхэн яаж нөгөөгөөс хонжоог олох вэ? Өөрийн хохирлыг харилцаанаас хэрхэн бага болгож өрөөл улстай харилцах харилцаанаас хэрхэн илүү өөрийн үндэстэндээ хонжоо олох вэ гэж л сэтгэдгээ. Үеийн үед л ийм байсан. Одоо ч ийм ээ. Гэтэл харь өрсүүд нь томилгоот хазгаа тэнгэртнүүд нь өөрийн улсаас ивэлт ирж байхад тэднэр дамнуулж энэ хөх Монголон
хөгжүүлнэ дэвшүүлнэ гэвэл ёстой. Бухын доотхыг харж гордцохоор турж хүцгээнэ бизээ. Мөнтэй зарим үрсүүд нь зайлуулда. Замб нартын хаан хавар багта шинжлэх ухаан гэдэгтэй л хамаг бооцоогоо тавьчихад өвгөд бид байтугай үзэгдэхгүй болгоныг үгүйсгээд л байх юм. Өөрийн шүдээр хазахгүй болгоныг л үл итгээд байх юм зайлуулда. Гэтэл хэмийн орон зайд зэрэгцээ ертөнцөөс эргшээж байдаг юм. Зүүд нойронд чинь хөтөлж байдаг юм. Зөрүүдэлсэн нэг дарж байдаг юм гэдгийг ухаж барахгүй болохоор хөөхий. Бэлэг арга гэдэг хос хөл дэвх хос чигүүрийг үгүйсгснээрээ алдаад л хохироод л байгаа харагдах юм. Альва хүмүүж вэ, альва бүлж вэ? Дадлын орон зайн дээр л боджуулж эхэлдэг гэдгийг л мэдэх ёстой. Тиймээс л багада 5 хавар өөрийн зорьсон үүлийн төлөө ямар хохирлыг төвчээ зүтгсэн бэ гэдэг нь тэр 5 хаварт нь тухайн хүмүүн магад тухайн бүлийн дадал үүсчихсэн байдаг. Тэгвэл өнгөрсөн хугацаанд нь ямар дадлаар энэ улсыг чинь энэ нийгмийг чинь оройлож өдөрдөж байгааг эргээд харцгаах хэрэгтэй. Тэгвэл эргэж хараа тунгаахын хэрдээ сэтгэлд чинь нийцэхгүй. Амьдрал ахуйд чинь амрыг үүсгээгүй. Сэтгэл зүрхэнд чинь амгалан зогцлоогоогүй бол ёдруудаа өөр дадалтныг л өргөхөөс өөр сонголт үгүй. Гэд бодцохоо ёдрох ухаануудаа. Мөнтэй өвгөд бидний үед бол нэгэн улсыг өртөөгөөр цуурайтуулж үүсгэж үүтгэж bijүүлж батжуулж бухжуулж чадаж байлаа. Өртөө улаагаар шүү. Хүлэг мордны хурднаар гэсэн үг. Та замбын үрсүүдэд харин өртөөлөгч гээд энэ дөрвөлжин эцхэн алганд багтах хар, өртөөлөгч гээд өдөржин уях дөрвөлжин хар гэдэл эдгээрээ дамнуулах юм бол илүү хурдан, илүү өтөр өрөөлийн сонорт хүрэх боломжит байна. Өрөөл үрсүүдийг хөглөх, өрөөл нэгэнд нь бодолд нь харах өнцөг нэмж, өрөөл нэгний магад тунгаах оюуныг дэмнэх боломжтой байна. Тийм учраас ёдрууд минь өөрсдийгөө голоод байлгүй. Үлдэх хугацааг баг гэж басаад байлгүй. Дуулах ёстой сонорт нь хүрэх ёстой утгыг арвин түгээж байж л их нутгаа, энэ улсаа, энэ төрөө ирэмбийн ихэнд тавих дадалтан үүний төлөө төдийгөөс өдий болтол үйлдсэн зоригтон нарыг сонгоход бусаддаа харах өнцөг нэмж, бусаддаа асах хөг түгэх байлгүй дэн зайлуулда хэм мэдлээ. Түүнээс биш нэг өрөөл нэгнийх нь илүү өндрөөр хашгичж гүрцсний зургуур эсвэл хүмүүн л байна. Алдаатай оноотой байтал өмнөх тууллынх нь алдаан дээр дөрөөлсөн дээр зайлуул өнөөд зорж байгаа өдийг болтол үйлдэж хэвшиж байгааг үгүйсгээд ирвэл хөөрхий ядмаг оюундаа хохироод л явган хар санаанда хорлогдоод л үлдтээ гэж зайлуулда. Тэгээд илүү олон үг чэлчиж
дуулах нэг залхаагаад яах вэ? Өвгөд бидний чилчилснаас хэрэгтэй ингэх 5 утгыг аваад л өрөөл нэгэнд арвин цөөрөйтүүлчихоор мэддэг үү?